За бүгдээрээ видеонд тавтай морилно. За эхний суралцах phrasal verb маань walk out on. Walk out on. Энэ нь орхих, хаях, бултах гэсэн утгатай. Албан бус үед хэлэх боломжтой. За жишээ өгүүлбэр don't walk out on your responsibilities. Хариуцлагаасаа бүү булт. Тэгэхээр энэ бүү булт гэдэг хэсэг нь don't walk out. Don't walk out on гэдэг нь яг юун дээр юм бэ? Юунаас бултах юм? Your responsibilities. Өөрийн хариуцлагаасаа. Тэгэхээр орчуулга нь хариуцлагаасаа бүү булт. За дараачих нь walk out. Өмнөх үгтэй ер нь бол төстэй ажил хаях, маргалдаад гарах гэсэн утгатай. Walk out on гэдэг нь болохоор илүү бултах гэсэн утгыг үзүүлж байгаа. За walk out гэдэг нь болохоор ажлаа хаях, маргалдаад гарах гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр нь the workers walked out in protest. Ажилчид эсэргүүцлээ илэрхийлж ажил хайсан. The workers ажилчид walked out ажил хайсан in protest эсэргүүцлээ илэрхийлж. За phrasal verb 87 walk off with. Walk off with. Walk off with. Аваад явах, хулгайлах. Ерөнхийдөө walk off гэдэг нь явах гэсэн утгатай. Тэгээд walk off with гэхээр ямар нэгэн юмтай явах гэсэн үг. Юмыг нь аваад явах. Хулгайлах гэсэн утгатай. Someone walked off with my phone. Хин нэгэн миний утсыг аваад явчихсан. Хин нэгэн миний утсыг хулгайлсан гэсэн утгатай. Someone хин нэгэн walked off with my phone. Миний утсыг аваад явсан гэсэн утгатай байна. За walk off with биш одоо зүгээр walk off. Энэ нь болохоор явах. Бас жоохон ууртайгаар, гунигтайгаар гэсэн утгыг бас илэрхийлж байгаа. He walked off without saying anything. Тэр юу ч хэлэлгүй яваад өгсөн. Ер нь бол яваад өгөх гэсэн утгатай. Юу ч хэлэлгүй гэдэг нь without saying anything. Яваад өгсөн. Walked off. Walk into. Санаандгүй олж авах, гинт тулгарах. Ямар нэг юм руу ерөнхийдөө гинт орох, тулгарах. Тэгээд эсвэл ямар нэгэн зүйлийг санаандгүй олж авах гэсэн утгатай. She walked into a great job. Тэр санаандгүй сайхан ажил олж авсан. Тэгэхээр walk into гэдэг маань ерөнхийдөө санаандгүйгээр гинтийн байдлаар ямар нэгэн нөхцөл байдалд орох гэсэн утгыг илэрхийлж байгаа. За энэ хүний хувьд бол эерэг зүйл байна. She walked into a great job. Тэр санаандгүй сайхан ажил олж авсан. Сайхан ажил гэдэг нь great job. She walked into тэр санаандгүй олж авсан. За walk away with. Амархан ялах, шийтгэлгүй мултрах. Walk away with. Гэхээр ерөнхийдөө ямар нэг юм олцтой байгааг илэрхийлж байгаа. With гэхээр ерөнхийдөө ямар нэг юмтайгаар гэсэн утгатай. She walked away with the prize. Тэр шагналыг амархан авсан. Тэгэхээр walked away гэхээр амархан авсан, амархан ялсан гэсэн утгатай. Тэгээд юуг амархан авсан бэ гэхээр шагналыг. The prize. Walk away from. Холдох, татгалзах. She walked away from the deal. Тэр хилцлээс татгалзсан. За deal гэдэг маань хилэлцээр тохиролцоо гэсэн утгатай. Тэгээд энэ зүйлээс ерөнхийдөө холдсон, татгалзсан гэсэн утгатай байна. She walked away from the deal. Тэр хилцлээс татгалзсан. Walk all over. Walk all over. Үл тоомсорлох. I don't let people walk all over me. Би бусдад өөрийгөө үл тоомсорлуулдаггүй. За тэгэхээр I don't гэд сөрөг хэлбэр нь орсон байгаа учраас хүмүүсийг тэгүүлдэггүй гэсэн утгатай байна. I don't let people walk all over me. Би бусдад өөрийгөө үл тоомсорлуулдаггүй. За walk all over гэдэг маань үл тоомсорлох гэсэн утгатай. Яг ингээд үгээр нь орчуулахаар дээгүүр нь гიშгэх, хаасайгүй гიშгэх гэсэн утгатай. Тэгэхээр ерөнхийдөө байгаанд байхгүй нь мэддэхгүй зүгээр ингээд бүр үл тоомсорлоод байгааг нь ч одоо илэрхийлэхгүй, байхгүй одоо сүнстэй харьцаж байгаа юм шиг
үл тоомсорлохыг хэлж байгаа учраас walk all over гэсэн утгатай ийм үгээр хэлдэг байх нэ. За turn over гэдэг нь turn over the page буюу хуудасаа эргүүлнэ үү гэснээс гадна эргэлдүүлэх гэсэн утгатай мөнгө эргэлдүүлэх гэдэг дээр маш их ашигладаг. За тэгээд дээрэс нь энэ хоёрыг холбож бичээд мөн нэр үг болгодог. Company's turnover гэх юм бол альва компани эргэлдэж байгаа мөнгөний хэмжээг бас хэлдэг байх нэ. За энэ дээр болохоор үйл үгээр ашиглагдаж байгаа. Turnover эргэлдүүлэх. The company turns over a lot of money. Тус компани хэмжээний мөнгө эргэлдүүлдэг. Их хэмжээний мөнгө гэдэг нь a lot of money. The company гэдэг нь тус компани. Тэгээ turns over гэдэг нь эргэлдүүлдэг. Яагаад ийс байгаа вэ гэхээр нэг ширхэг компани байгаа учраас turns over гэх. Олон зүйл байх юм бол turn over гэх шүү дээ. За turn out болж таарах. New Year's Eve turned out better than expected. Шинэ жилийн орой төсөөлснөөс илүү сайхан болсон. За тэгэхээр turn out гэдэг маань ерөнхийдөө тийм болж таарах, тийм юм болох гэсэн утгатай. Тэгээд сайхнаар ч хэрэгж болно, муухайгаар ч хэрэгж болно. Turned out worse than expected. Төсөөлснөөс илүү муу гэж хэлж болно. За New Year's Eve гэдэг маань шинэ жилийн өмнөх оройг нь хэлж байгаа. За тэгээд төсөөлснөөс илүү сайхан болсон гэдэг нь turned out better than expected. Expect гэдэг маань ерөнхийдөө тийм хүлээцтэй байх, тийм юм төсөөлөлтөй байх гэсэн утгатай. Тэр зүйлээс илүү төсөөлснөөс илүү сайн байсан гэж байна. Дараагийн видеогоор дахин 10 phrasal verbтэй уулзъя. Түр баяртай.